За сайн байцгаана уу? Боловсролын тухай буу хаалын ураатай цогтой цаг подкастны шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Энэхүү дугаарыг боловсролыг дэмжигч лайв стрим цэгийн миний студиэс та бүхэндээ хүргэж байна. За өнөөдөр бол манайх юм шинэ нэг плейлист гаргаж байгаа. 20 асуулт гэдэг нэртэй. Заримдаа бид нар рүү яг нэг сэдвийн дагаа аягүй олон асуулт ирдэг. Эцэг эхчүүд маш их асуулт асуудаг. Бид нар тэрийг нийлүүлээд 20 асуулт гээд яг тухайн сэдвийн мэрэгжлийн хүмүүстэй ярилцчихъя гэж байгаа. Тэгэхээр өнөөдөр бол илүү чөлөөтэй форматтай. Тэгээд яг асуултуудаараа яг эцэг эхүүдээс ирсэн жинхэнэ асуултуудад хариулаад явах байгаа. Тэгээд өнөөдөр надтай хамт энэ асуултуудад хариулахаар инх мөнх ирсэн байна. Инх мөнхийг танилцуулахад Америкийн MIT буюу Массачусетсын технологийн коллежийг компьютерийн шинжилгээ ухааны чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан. Тэгээ Стэнфордын боловсролын сургуульд суралцсан дизайн ба технологи чиглэлээр магистраа хамгаалсан. Санд сургуулийн захирал. Тэгээ санд сургуулийн ахлах сургуулийн каунслер буюу ахлах сургуульд хүүхдүүдийг бэлтгэх, их сургууль бэлтгэх ажил одоо аппликейшн буюу үргэлж гарах үед нь туслан дэмждэг багш байгаа. За өнөөдөр би бас давхар хамт асуултанд хариулаа явна. Наагс Сүндэр гэдэг та бүхэн мэдж байгаа Стэнфордын боловсролын сургуулийг мөн адил суралцсан дизайн ба технологи чиглэлээр магистрийн зэрэгээ хамгаалсан. Бас өмнө нь ахлах сургуулийн каунслераар ажиллаж исэн. Тэгээ ер нь нэг чөлөөтөөр ч юм уу нөгөө таньдаг хүмүүс айгүй хүүхдүүдэд зөвлөгөө авдаг учраас яг хавар болохоор над дээр ирдэг энэ асуултуудыг нийлүүлээд дугаар болгочихъя гэж бодлоо. Ирсэн их хүүхдээ баярлаа. За шууд асуултууд руугаа оръё. За хамгийн ихнийх өнөөдрийн дугаарын гол сэдэв бол одоо Америк нэгдсэн улс руу их сургуульд явахаар бид нар маш их сонирхдаг хүүхдүүдэд яаж бэлтэх үү, юу бэлтэх үү. За тэгээд бэлтгэл хизээ эхлэх үү гэд явдаг. Тэгэхээр яг энэ сэдвийн хүрээнд эхний асуулт ер нь ингээ Америк руу сурах гэж хүүхдээ сурмаар байна тийм ээ. Би эцгийн хувьд хизээнээс бэлтгэлээ хийж эхлэх үү? Ер нь бол яг юу л да Америк руу нөгөө хэддүгээр ангийн дүү дөгөө гэдгээс шалтгаалж байгаа. Тэр нь болохоор 9 дугаар ангийн жилийн эцсийн дүү, 10, 11 дугаар ангийн жилийн эцсийн дүү гэж явдаг. Тийм учраас ер нь бол яг 9 дугаар ангиасаа бол ер нь бол нэлээд одоо илүү эрчимтэй бэлтгэл рүү ордог гэсэн. За тэгээд эцэг эхчүүд бас аяух асуудаг. Сургууль тэнцхийн тулд ямар стандарт шалгалт өгж байгаа. Бас энэ жоохон сүүлийн жилүүдэд өөрчлөгдчихлээ шүү дээ, тий. За ковидос хойш яг SAT 2 гэдэг шалгалтыг бол авах байсан. За ерөнхийдөө бол TOEFL болон TOEFL-ыг одоо яг оронд бол IELTS өгч болно. Тэгээд ерөнхийдөө SAT-ийн шалгалт өгч байгаа. SAT 2 гэдэг маань болохоор нөгөө хичээлийн мат физик дэлхийн түүх гэдэг subject test байснаа болоод хүн үндсэн сат шалгалт үлдчихэж байгаа тий. Төлбөр мөнгөний хувьд бас зарлалын хувьд TOEFL IELTS 2 чинь нэг $200 болчихдог. Нэг шалгалт нь $160 байгаа тий. Тий, шалгалтууд нь бол тэрийн бид нэг юунаас хамгийн сүүлийн жил болго өөрчлөгддөг. Тэгээ хамгийн сүүлийн жилийнх нь бол надад бол байхгүй. Миний санахын намайг хэдхэн жилийн бас $80 ирсэн. Тэгэхээр бас сайн бэлдэж өгөхгүй бол баггүй зардалтай. Дээр нь дүн нэрх гэж бас уддаг шалгалтууд байгаа шүү аав ээжүүдээ. Тэгэхээр энэ бэлтгэлийг бас хангаарай. За ер нь дүн түрүүн хэллээш 9 10 11 12-ын дүн ямар хуу байх хэрэгтэй вэ? Ер нь 12 жилийн сургуульд яг хэд авсан байх уу? Нөлөөлөхөд бас дүн хэр нөлөөлөх вэ? Тэгээ яг ерөнхийдөө бол яг энэ дүнгийн нөгөө голчтон буюу GPA гэж ярьдаг. Энэ GPA төвөрөд тэр тоон хэд байх вэ гэдэг чухал болдог. Тэгээ ерөнхийдөө бол яг дүн бол нэгдүгürt бол яг тэр GPA маань өндөр байх хэвээр. Хоёрдугürt бол тухайн дүн маань өөрөө өсөж явуул гэсэн. Одоо яг магадгүй 9 дугаар ангитай бас нэг тодорхой дүн доогуур байсан ч гэсэн 10 11 дугаар анги руугаа өсөж явж байгаа дүн байх юм бол энэ бас илүү сайн үзүүлэлт болж байгаа гэсэн. Тийм дүн дээр бас эцэгчүүдийн асуудаг асуулт. Америкийнх болохоор GPA буюу нөгөө 4.0 гэдэг дүнлэгээр дүнгээ авдаг. Энэ дээр тэгээ санаа зовцвол байхгүй. Бид нар нөгөө одоо 60-аас 100 гэдэг дүнгийн хөрвүүлээл. За миний санахын 97-аас 99 бахаараа 4.0 авчдаг шкалтай. Тэгэхээр ингээд айгүй наривчилж гардаг 3 1 3 2 гэд гардаг учраас хүүхдүүд маань нөгөө 91 92 хоорондоо ялгаагүй гэж бодож болтгоо юм байлээ. Тэр чинь яг хөрвүүлээд гаргангуут 3 хэд гэд гардаг. Тэгээ ерөөхдөө бас сайн сургуулиудын хол нэлээд дээшээ дүн байдаг. За тэгээд Америкийн их сургуулиудын нэг онцлог бас хүндрэлтэй тал нь нөгөө хичээлээс гадуур үйл ажиллагаа аяг шаарддаг шүү дээ. Тэгэхээр ер нь хичээлээс гадуур үйл ажиллагаанда юу хийсэн байх уу? Танаа сурагчид ч юм уу ямар хуу үйл ажиллагаа хийж яавал бас тэнцэгтэл их нөлөөлж байна. Ер нь бол яг хичээлээс гадуур үйл ажиллагаанд бол яг ийм одоо ажил хийх юм бол илүү тэнцдэг гэсэн ойлголт бол байхгүй. Энэ одоо ер нь бол тухайн хийж байгаа хичээлээс гадуур үйл ажиллагаа тэр нь спорт гэж болно те. Хичээл одоо нийгмийн ажил гэж болно. Хамгийн гол нь энэ ажлуудыгаа нөгөө тодорхой цаг гаргаж 7 хоног хэдэн цаг одоо хийсэн. Тэр дотор ямар ажил хийж ийсэн те. Одоо гэдгийгээ нэлээд сайн бичиж өгөх сайн байдаг.
Тэгэхээр зэрэг хичээл гадуурх ажил бол мэдээж хэрэгтэй. Энийг бол аль болох 9 10 дугаар хийжүүлэх зүгээр байдаг. 11 12 дугаар анги маань нэлээд завгүй болж ирдэг баг. За энэ дээр бас хичээлээс гадуурх ажил дээр өөрийнхөө зүгээс нэмээд хэлэхэд хүүхдүүд маань маш олон үйл ажиллагаанд сайн дурын ажилтнаар ороод ингээд дамжаад явдаг. Монголд нэг жоохон тэмцэх байгаа. Тэрнээс илүүтэйгээр одоо тухайн хүүхдийн орчинд нь магадгүй ингээд өндөр настай хүнийг асрах хүртэл сайн дурын ажилд ордог. Одоо жишээ нь эмээ өвөөгөө очиж 4-5 цагаар 7 хоногт харж байгаа. Эсвэл одоо ойрхон байгаа цэцэрлэг сайн дурын ажилтнаар бүртгүүлээд хичээлээ тарчаад зөвшөөрдөг газрууд байгаа штэ тий. Тэгэхээр тухайн цэцэрлэгээсээ ч юм уу удирдамж аваад яг ингэж зөв ажиллана гэдэг ч юм уу. За эсвэл бүр сонирхч байвал юу яаж болох сүйхтэй ажиллаж болно штэ тий. Ер нь бол юу ч хийж болно. Тий. Санаанууд бол янз янз. Тэгээ энэ дээр яг надад Монгол хүмүүсийн гаргаж байгаа түгээмэл алтаа юу гэхээр нэгт их олон улсын нэртэй байгууллагад ажиллавал илүү үнцэнтэй гэж боддог. Тийм байхгүй харин ч илүү тухайн community буюу өөрийнхөө амьдарч байгаа газарт нэг жоохон ч гэсэн өөрчлөлт хийчихээ. Жоохон ч гэсэн юм хийчихье гэсэн сэтгэл харагдах их чухал. Нэгт хоёрт нь асуудлын хувьд манайхан дандаа бусад хүн туслах хэрэгтэй гэж айгүй хүүхдүүд айгүй ойлгоод байдаг. Тэгээд нэг юм хандив цуглуулад асамжийн газар өгч гэдэг юм уу. Тэр бол яг бас жоохон хэлэхэд нэг тийм сургуулиуд харахад энэ нэг ингээл тэгээ илүү гэдэг өнцгөөс их ажиллаж энэ гэсэн юм харагддаг. Тэгэхээр тэхээс илүүтэйгээр илүү нэг ийм асуудал нийгэмд байд юм байна. Би энийг ингэж хараад би ингэж жоохон оролцож байгаа гэдэг тэр сайн дурын ажил. Тэгээ нэмээд нөгөө спорт, урлаг бол манай эцэг эхчүүд бас жоохон буруу ойлгодог юм. Спорт, урлаг мундаг тамирчил биш бол хэрэггүй гэж боддог тийм. Тэр айгүй буруу шүү. Ер нь бол ингээд тухайн хүүхэд хичээлийнхаа хажуугаар спортод явдаг тийм. Зүгээр ингээд сайн дураар хичээлдэг. Эсвэл урлагийн ингээд юм хаяхгүй давхар академика хийдэг бол тухайн хүүхдийн цагийн менежмент, санаачлага, хувийн зохион байгуулалт гэдэг маш олон сайн талыг харуулдаг учраас аль нэг нь аппликейшнээ бэлдээ хайж болохгүй. Ер нь бид гэж бодож санал нийлэхөө. Санал нийлнэ. Ер нь бол энэ спортын төрөл бүрийн урлагийн ч юм уу ер нь энэ заавал тэр одоо хийж байгаа зүйл нь бусдын сайн сайхны төлөө байх шаардлагагүй. Энэ нь бол хоёрдугаарт бас яадаг гэхээр хичээлээс гадуурхаас өөрийнхөө тодорхой ажлууд одоо сонирхсан зүйлээ хийдэм байх гэдгийг харуулдаг. Энэ өөрөө бол одоо илүү бол тухайн одоо сурагч оюутан болоод явахаар бас янз бүрийн спорт сонирхож хийн сэтгэл зүйн талаасаа ч гэсэн тий оюутнуудад бас хэрэгтэй гэдэг үгнээсээ бол энэ нөгөө одоо активитинуудыг бол нэлээд сайн бас хардаг ихтэй сургуулиуд. Энэ бас эргээд нөгөө тухайн оюутан чинь сургууль дээр очиод чинь Стэнфорд дээр болохоор нөгөө балет компанитай өөрсдийнхөө цэвэр оюутнууд нь өөрсдөө зохион байгуулалтанд ороод өөрсдөө шалгаруулж аваад өөрсдөө дэглэлт хийгээд өөрсдөө мөнгө босгоод явж байгаа байхгүй. Тэгэхээр тэр өөрөө тэр тухайн их сургуулийнхаа айгуу том үнэт зүйл гэх юм уу нэг хэсэг нь байдаг. Тэр тэгж чадхуй хүүхдүүдийг хайдаг. Зөвхөн онц сурдаг хүүхд байлаа гэхэд тэр нөгөө сургуулийн соёлыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж чадахгүй болох учраас тэр энэ зүйлийг бол нөгөө мундаг тамирчин байх таа болно биш. Стэнфорд их сургуульчин бүр симфони оркестртай шүү дээ. Тийм Монголд ирж бас удирдаач нь Монголд ирж исэн. Манай Монголоос хүмүүс очиж бас тэр симфони оркестрт бас Монголын нөгөө нэг бүтээлүүдийг бас гаргаж ирсэн. Их гоё сургуулаар рекламад их хоёр сургуультай хайртай. Тэгээ яг нөгөө юм гоё зүйлсээс нь бас дурдж байхгүй бол бид нар нөгөө их сургуулийг нэг хичээл очиж амар мундаг сурах хэрэгтэй л гэж боддог бол яг үнийг хэлэхэд тэнд хичээл нь бараг нэг 60% ч юм уу 40% нь зүгээр юм тэр сургуулаар дамжиж нийгмийн амьдралд оролцоод байгаа. Тэр ийм амьдралд оролцож чадах уу гэдгийг чинь сургууль харах гэдэг байгаа байхгүй тийм. За тэгээд дараагийн асуулт болохоор эсэний тухай байна. За эсэ бол нэлийн хүнд асуудлаа. Тэгэхээр таны одоо жишээ танаа сургууль бол нэлийн жил болгон хүүхдүүдийг аягүй сайн бэлдээд явуулж байгаа. Тэнцэлтийг харахаар ер нь маш сайн тэнцдэг. Бас орох орохтой хүүхдүүд аягүй өөр өөр төрөл рүү яваад байгаа байхгүй. Дан ганц нөгөө мат физикэр биш те. Тэр ер нь эсэг яаж бичиж сурах вэ? Эсэн дээр таны хувьд өгөх зөвлөгөө юу вэ? Яг эсэг бичих юм нэлээд олон янз бүрийн техник аргууд одоо байдаг. Тэгээд тэд нар бол интернет дээрч байгаа. Эсэний одоо гоё нэгдүгürt бол яг эсэн дээр бол эхний шаардлага бол англи хэлний одоо эсэнээс юу арах гэдэг нь гэхээр нэгдүгürt болохоор тэр англи хэлний ур чадвар арах гэдэг. Юу эсэ бичлэлтийн нөгөө яг ур чадварыг харах гэдэг байгаа байхгүй. Хоёр дахь нь бол яг эсэн дээр байгаа тэр агуулга гаргаж ирж байгаа үнцэг те. Энэгээр дамжуулж юу бодож юу сэтгэж те. Энэ одоо эсэг бичүү гэдэг нь бас их сонирхолтой байдаг. Тийм болохоор яг эсэ маань өөрөө бол их тийм задгаа байхгүй юуны ч талаар байж болно. Тодорхой яг асуултууд нь хариулж байгааш боловч эсэ өөрөө яах хэвээр нэг тийм тодорхой форматаар явна гэсэн ойлголт бол байхгүй. За эсэ бичээд эхлэхээр манай хүүхдүүдийн түгээмэл гаргадаг ал та. Монгол хүүхд. Яг энэ бол яг бас хэцүү асуудалтай. Яг тухайн нөгөө уншиж байгаа хүн маань ямар нөгөө өнцгөөс харж гин те яаж уншиж гэдгээс бас их хамаарна. Гэхдээ бол тэндээс бас тодорхой нөгөө нэг тухайн хүүхдийн талаар ч юм уу тодорхой нэг юуны талаар эсвэл бодож байгаа процессыг нь
одоо талаар бас тодорхой ойлгохыг хичээдэг те. Тэгэхээр эсээ зүгээр яг чинь зөвхөн Монголын талаар бичсэн байх юм бол тодорхой өнцөг гаргахгүйгээр зүгээр танин мэдгүй чанартай байх юм бол бас нэг тийм сайн эсэ гэж бас харахгүй. Тодорхой хэмжээнд байж болно те. Гэхдээ тэр эсэний агуулга өөрөө ямар нэгэн мессеж юм уу, ямар нэгэн одоо сонирхолтой өөрийнх нь талаар те эсвэл өөр юмны талаар юу гэж бодож байгаа гэдгийг л харуулхад зөв тийм эсэ бол ерөнхийдөө бас зүгээр эсэ санагддаг. Тэгээ энэ дээр надад бас сүүлд аягүй сонирхолтой нэг юу үзээд яриа үзээд тэрэн дээр нөгөө Канадын аягүй мундаг сургууль тэнцэж орсон охин тэгээд ихсэн дээр нэг юм траума бичүүлэх одоо сонирхол тэг их сургуулиудад байд юм уу гэд. Тэг яг өөрийнх нь ярьж байгаагаар бол ер нь ингэж хит заавал зовлон үүссэн ч юм уу траумад өртсөн тэгээ тэрийгэ даван туулсан. Одоо нөгөө асуулт нь тийм байдэн шүү дээ. Тэгээ даван туулсан хамгийн хэцүү зүйл байсан би ингэод манай хүмүүс ёо би яаж зовлоо гэл. Тэгээ би та нар зовсон байх ерөөсөө шаардлагагүй. Тийм тэгэхээр тийм юмыг харах ш тэр юу гэлж байгаа нөхөрөө чи хизээж чамд нэг өдөр нэг юм тохиолдоод чи тэрийг ингээд арай өөр өнцгөөс хараад ч юм уу те маргааш нь арай нэг өөр хүн болсон. Бид нарт өдөр болгон тийм болж байгаа те. Нэг өдөр зам гарчихсан ч амар хүчтэй сигнал татал бид нар нэг юм боддоо шүү дээ. Яагаад ингэж байгаа юм бэ гэл хотчлж юм бэ төгжрэн юм бэ гэдэг ч юм уу. Тэгэхээр нэг юм жижиг юмнаас сэжим гарах хэрэгтэй. Хүнд хэцүү трауманы тухай бичиж уулж ер нь та нар яг төсөөлөд үзэх юм бол 1000 эссе уншаад 1000 травма байвал тэр хүн яаж чамааг ялгаж гарах вэ те. Тэр одоо бол нэг жоохон Америкийн эсэлтийн комиссуудын траума эссеийг багасгах чиглэлд ийм байх албагүй одоо энэ тогтцсон нэг жоохон соёлыг өөрчлөө. Эргээд хүүхдүүдийн хувьд ч гэсэн амар хэцүү хүнд хэцүү юмад бичээд явуулаад хариуч ирэхгүй те. Эргээд тэрийг нэг хүнээр уншуулахад жоохон дотоод сэтгэлийн тим их юмыг уудалцсан байх нь эвгүй сэтгэл төрүүлдэг. Тэр эссе бол их хүнд шатаа. Тэгээд за энэ эссений агуулга дээр хуйлаа зөвлөглөө. Би агуулга дээр нэг юм хэлээд ирэхэд хиймэл оюуханаар бичүүлж болохгүй ээ. За одоо тэрийг бол одоо компьютер сайенсыг хүчилэх баг. Тэгээд одоо хэмэл оюухан боловсролд ашиглаж байгаа хүний хувьд ч гэсэн би хэлэхэд тэрийг маш амархан мэддэг. Хүн өөрөө бичсэн мөн чанар байхад ер нь уншигддаг те. Одоо танд ингээд хоёр хэсэг нэг нь хэмэл оюухан хүүхд бичээд ирэхэд ажил ялгааг нь халах. Гэхдээ яг одоо тэгэл тэр нөгөө талаас нь хэмэл оюуханы нөгөө уурч шатраас орж байгаа шүү дээ те. Одоо бол одоо бас яг яаж хэлж бол мэдэхгүй байна. Гэхдээ ер нь бол хэмэл оюухан бас нэлээ ялахад бас нөгөөтөөс бас хэцүү болж байгаа. Тий. Тэгэхээр одоо тэрийг одоо яаж ашиглах вэ? Зөвхөн одоо англи хэлнийхээ нөгөө нэг одоо grammar талынхаа юмыг шалгах одоо ашиглах юм бол нэг хэрэг. Түүнээс миний талаар нэг сайхан эссе бичиж өгөөч гэж их юм бол энэ чинь бас утгагүй л байгаа юм л та тий. Тэг хүүхдүүд маань бас одоо англи хэл үнэхээр хэцүү одоо хүндрэлтэй сурсан хүмүүс байвал бас Grammarly ч гэдэг юм уу нөгөө юм аппликейшнуудыг ашиглаад жоохон дүрмээ янзлах ч юм уу те үгээ зөв засах зүйл дээр бол окей бид нар технологи ашиглаж болно. За эсэгээ хизэнээс бичиж эхлэх вэ? Ер нь бол эсэн чинь бол бас яг ер нь эсэ бичлэг те зөвхөн монголч биш англи хэл дээр ч биш ер нь эхлээд одоо бодож эхэлдэг. Ямар сэдвэр яаж бичих үү гэдгээ ингээл янз бүрийн санаанууд ингээл бүрэлдэж эхэлнэ те. Тэрийг зарим нэг нь яг санаа яхтаа ингээ буулгаж эхэлнэ. Тэгээд тэрийг ерөнхийдөө ер нь бодцсон эсэ их маш хурдан бичигддэг. Одоо яг өөрөө бодоод яг цаасан дээр буулах үедээ бичдэг. Зүгээр эхлээд юу нөгөө агуулгаа сайн бодоогүй байж байгаад эсэ зүгээр эхлээл ингээд цаасан дээр бичиг бол амар хүнд байдаг байхгүй. Тэгэхээр энэ процессын яг алийг нь яг бодох процесс чинь бас энэ эсэний нэг хэсэг байхгүй. Тэгэхээр энэ процесс бол зүгээр ингээс юм 10 дугаар ангис эхлэе явж байхад бол ямар ч асуудалгүй. Тэ тэгээд тэрийгэ буулгахтай буулгасныхаа дараа тэрийгэ дахиад нэг өөрчлөх. За зарим тохиолдолд бол бүтэн эсэгээ өөрчлөх тохиол бас байна. Тэ? Бас байна тий. Ер нь хүүхдүүд маань нэг сарын нэгнээ тулах уу? Тулгана шүү дээ. Ер нь бол тулгана. Тэгтэл яг тэр чинь сүүлийн эсэ ч хамгийн гол нэхэд сайжруулаад байвал сайжруулаад л гэдэг юм багхгүй тий. Тэгэхээр тэр чинь ингээд сүүлийн юу хүртэл бас нэг хараад тий эргүүлээд нэг ревю хийгээд ингээд явах тохиол бол илбэг л тий. Тэгээ ер нь хүүхэд эсэ бичихтэй бусдаас тусламж дэмжлэг авах шаардлагатай юу өөрөө бичээл явуулчих уу? Үндсэн эсэ буюу үндсэн санаа бол өөрийнх байх хэрэгтэй. Тэрийг мэдээж бас тодорхой хэмжээгээр хүнд үзүүлж бас харуулж бас болно. Тухайн хүн маань өөрөө нөгөө юу яаж болно? Арай нэг өөр өнцгөөс хараад энэ чинь нэг иймэрхүү юмнуудаас арай хэтрүүлсэн юм шүү гэдэг ч юм уу те. Энэ нэг иймэрхүү юм харагдаж байна гэдэг хүн яг хүүхд маань яг өөрөө ингэ бодоод бичиж байгаа ч гэсэн бас тодорхой юмнууд дээр жоохон одоо алдах хин хаашаа те. Арай өөрөөр илэрхийлсэн байх тохиолдол их байдаг.
За энэ дэмжлэг дээр бас яг би өөрөө каунслераар ажиллаж байхад нөгөө заримдаа аав ээжтэй уншруулахаар юм сони юм бичсэн гэдэг ч юм уу. Тэгэхээр яг уншуулж байгаа хүн бол жоохон хөндлөнгийн хүн байвал зүгээр санагдсан. Миний хувьд. Эцэг эхчүүд маань жоохон нөгөө субъектив хандлагаар ханддаг тий. Миний өгчүүгээ хандаад идэг. Гэтэл тэр хүүхдээ эсэ чинь нөгөө каунслерт эцсийн бүлэгт очиод нөгөө их сургуулийн admission officer буюу эсэлтийн комиссээр л очих хэсэ. Эцэг их таалагдах зорилготой ч юм уу. Эсвэл аль нэг багш таалагдах зорилготой гэрийн даалгавар биш учраас эцэгчүүд маань бас хүүхдийнхаа юм дээр зөвлөгөө өгөх гэхээсээ илүүтэйгээр илүү сайн зөвлөж чадах хүнийг олж өгч хүүхдтэй холбож өгөөрэй гэж хэлмээр байна. Маш олон эцэг над руу холбогддог. Манай хүүхд эсэг нэг хараад үг гэд. Тэгэхээр бол яг энэ миний бодлоор зөв туршлага. Нөгөө талаас хүүхд эцэг эхээс нэг тийм үг сонсчоор эсэн дээр ажиллаж байгаа болчтой юм билэ. Тийм юм гарсан тий. Аав ингэ хэлсэн гээл тэгэл за тэр хүүхд тэр чихтэй л зогсчтой юм байлаа. Бүр үнэхээр хэцүү байсан. Тэгэхээр болж өгвөл хэрвээ та үнэхээр ингэ зөвлөгөө өгөхдөө өөртөө ч нэг сайн ихтэй биш байвал хөндлөнгийн үнээр харуулж байсан. Зарим тохиолдолд яг аав ээжтэй уншуулмаараагүй ч асуудлын тухай бичиж бас болно шүү дээ. Тийм. Аав ээж хатгаач гэж байна шүү дээ. Тэр үед бас аав ээж тэр эрхчлөлөг олгоорой. Энэ бол тухайн хүүхэд яг би дагаад би хүн болж төлөвшөж байгаа учраас хүндлэх хэрэгтэй. За одоо дараагийнх нь яг таны ажлын тухай энэ нь одоо 10 жилийн сургууль ахлах ангид ер нь каунслер буюу зөвлөх багш ямар үүрэгтэйгээр хүүхдэд тусалдаг юм? Яг юу таны ажилд ороод юу нь ордог вэ? Ер нь бол каунслерын ажил бол энэ каунслерын ажлыг заримдаа бид нөгөө нэг юуны мэржил сонголт энэ төр гэж жоох яах гэдэг. Тий. Яг л каунслерын ажил өөрөө бас их тэг өргөн хүрээний ажил биш. Яг нэг хэсэг нь бол яг техникэл ажил байхгүй. Хүүхдийн дүнг тий аль бие юугаар гаргаж ирнэ тий ямар нэг алдаа байхгүй. GP энэ төр бол бүгд яг юуныхаа дагуу формат энэ төр талаас. Каунслер өөрөө бас тэр тухайн сурагчийн талаар юуг нь бичин тий өөрийнх нь хувь одоо зам төлөвийн бичин тий хичээлээс гадуурх ажил академик янз бүрийн одоо ямар шагнал одоо тий амжилт гаргаж ирсэн ч гэдэг юм уу тий энэ бичин. Энийг бол маш нарийн нөгөө юугаар бичдэг. Процессор явдаг. Манай сургууль дээр бол яг нэг хүн нэг юу бичдэггүй. Эхний хүн бичснийг одоо ревю хийдэг. Тэгэхгүй бол энэ бол яг нөгөө хамгийн гол тэгсэн мөртлөө энэ ажил их маш чухал ажил байдаг. Яг гэвэл тэр олон жил сурсан хүүхдээ эцсийн нөгөө нэг юун дээр нь концепт бичиж байгаа байхгүй. Тийм учраас энэ маш их нөгөө юутай ажил. Маш анхаарал тавих ажилтай. Гэхдээ зарим үед бол яг консулын ажил бол юутай холилдож болохгүй гэхээр консулын ажил болохоор сэтгэл зүй биш. Тэгэхээр нөгөө хүүхдүүдтэй ярилцах одоо тэр хэсэг нь бол заавал тэр хүүхдийн сэтгэл зүйтэй ажиллана гэдэг чинь арай өөр хүмүүс юм шүү дээ тий. Тэгэхээр зэрэг яг энэ нөгөө яг академиктэй сургуулиуд нь аппликейшн явуулж байгаа ажил маань яг тэр юу ажлууд дээр маш их анхаарах хэрэгтэй техникэл ажил дээр. Түүнээс бол хүүхдүүдтэй бол эцэгтэй ажиллах ажил дээр илүү анхаарчаар нөгөө энэ талд нь үр дүн яг жинхэнэ бичиж байгаа нөгөө нэг одоо тий recommendation letter юмуд дээр анхаарал нь унчих гад байдаг. Тийм учраас энэ хоёрын балансыг их зөв авч явж иж ер нь сайн консулер тий явах хэрэгтэй. Тийм тэн дээр их анхаарах хэрэгтэй манай консулерууд ер нь. Тийм би бас анх каунслер ажиллаж эхлээд эцэг эхчүүдийн хүлээлт бүх юм зөвлөж өгөх ёстой, шийдэж өгөх ёстой. Зарим тохиолдолд эсээг нь бичээд өгөх ч гэдэм юм хүсэлтүүд. Яг шууд хэлэхгүй нөгөө юу гэх юм энэ дээр нь жоохон ажиллаж чадахгүй гэдэг ингээд гоёор асуудаг ч юм уу. Тэгэхдээ нөгөө яг үүрэгтэй ажил бас яг аппликейшн улирал буюу энэ өргөдөл явуулах үе чинь ер нь 9 сараас 12 сарын 30-ны хүртэл ийм маш богинохон хугацаанд за нэг төсөж байгаа анги бол нэг 20 хэд 30-ууд байлаа, 2 бүлэг байлаа гэхэд 60 хүүхэд орж ирж байгаа. Энэ болгоны хүүхдүүдийн тэр орон чинь улирлын дүүн орж ирэн шивэн оруулна тодорхойлт захиануудаа бичин тэр орон чинь хүүхдээ жоохон таньж мэдэх хэрэгтэй болно те эсвэл нөгөө гаргасан амжилтуудыг маш сайн ухаж зөв тодорхойлно гэд маш их ажлын хажуугаар бас давхар бусад ажил орж ирэх юм ялангуяа 1 сарын 1 хүртэл бол ерөөсөө хэрэггүй санагдчихсан. Тэгээ зөвхөн нөгөө яг хүүхд дээрээ аппликейшн дээр нь хүүхдтэй ч тулж ажиллахаас илүү өргөдөлтөнд тулж ажиллах хэрэгтэй ажил байдаг. Энийг бас эцэгчүүд мань зөв ойлгоорой. Нэг каунслертай ажиллаж үзсэн чинь манай хүүхдийн тэрэн рүү нь орохгүй байна гэд ингээд над дээр хүрээд ирэхээр би ч гэсэн орохгүй. Тэр бол бидний их ажил биш шүү гэж явуулдаг. За тэгэхээр дараагийн асуулт жоохон том асуулт. Гэхдээ яг би илүү нарийсгаад асуучих. Мэргэжлээ нэг сургууль материал явуулахаас өмнө сонгоцсон байсан дээр үү эсвэл яг нэг өсөж байгаа сургууль руугаа л сонгоо явуулсан дээр үү? Ер нь Америкийн ихэнхдээ сургуулиуд бол яг хөө мэргэжлээ заавал сонгоцсон бай гэдгийг шаарддаг. Сонгоогүй явж болно. Тэгэхээр яг хөө тэр юу нь бол үнэхээр тухайн сурагч сонгоогүй бол тэр сонгоогүй гэдгээр л одоо бичээд явна. Сонгоцсон бол сонгосон мэргэжлээ бичээд явах нь бол
зөв. Аль нэгэнд нь давуу байдал нэг тэгж олгодог. Яг л тэр liberal arts гэдэг одоо энэ болсон одоо дээд улсын тогтолцоо нь өөрөө оюутнуудыг бол ирээд янз бүрийн хичээл авч жагаад тэгээд тэндээсээ өөрийнхөө сонирхсан мэргэжлээ сонгоорой гэсэн тийм юг дэмждэг учраас admission дээрээ буюу энэ оюутан ийм мэргэжлээ сурах юм, ийм мэргэжлээ сурах чинь авчий гэдэг ч юм уу тийм хандлага бол арай бага. Гэхдээ мэдээж тухайн ихтэй сургууль нөгөө байдгүй мэргэжлэр аплай хийж болохгүй шүү дээ, тий. Тэр дээр маш анхааралтай байх хэрэгтэй шүү дээ. Тий, яг зарим сургуулиуд бол яг одоо жишээ нь хууль, миний мэдхийн хууль, за тэгээд урлаг, тий, зарим инженерийн сургуулиуд бол бүр анханасаа орцны дараа солих боломжгүй байдаг. Тэрийг бас хүүхдүүд эцэгчүүд маань сайн уншаарай. Жишээ нь нэг сургууль ингээд хоорондоо өөчөөстэй хүссэн юм хийж болно. Гэхдээ инженерингийн сургууль бид нөр авах хүүхдээ аваад сургаал инженерээр төгсгөн чадахгүй гэх юм бол сургуулиасаа гарна эсвэл бүр шинээр явуулах хэрэгтэй болдог. Хууль бас нэлээд хатуу байдаг. Ерөнхийдөө хуульчин бол бүр магистртаа бүр ян тан авд юм бэлээ. Тэр тухайн сургуулаа маш сайн судлах хэрэгтэй. Манай хүүхдүүдийн дунд төгөмөл алтай Америк руу сургуульд явах гэж байгаа бол мэргэжил ямар ч хэрэггүй энэ тухай би бодох шаардлагагүй гэж боддог. Гэхдээ бас миний нэг кейс дээр яасан гэхээр яг маш нарийн мэргэжил сонгоод тухайн сургуультай apply хийхдээ үргэлжлэл явуулахдаа тийм мэргэжлийг аягүй сайн хэсэг бичсэн байсан. Тэгээ маш сайн сургуульд маш өндөр тэтгэлэгтэй тэнцсэн. Ягаад тэгэхээр тухайн сургуульд ороод тэр мэргэжлэр сураад юу их үг гэдэг нь бүр юм янтан үргэлжлэл гарсан л та. Энэ бол давуу тал болж болно. Гэхдээ байнгын баталгаатай давуу тал бол биш ээ тий. Мэргэжил сонголтыг орхичээ. Яагаад тэгэхээр энэ талаар бас 20 асуулт ирчих юм бол би дугаар өөр хүмүүстэй хийж болж байна тий. За одоо нийтдээ хэдэн сургуулийн үргэлжлэл хийх вэ гэж. Тэгэхээр энэ нь бол яг цэвэр тухайн одоо сурагчийн өөрийн сонголт л та. Энийг бол тэд гэж тухайн сургуулиас бас нэг зааж өгөх бол тийм ээ. Хорж байсан бол наравч байсан бол нэг ч гэсэн сургуулиар аплай хийдэг сурагч би. Тэгэхээр энэ дэр бол яг хуу тийм одоо тийм тоо юм уу заагаад байх нэг юу байхгүй. Тэгээ бас нэг сургуулийн төлбөрч одоо бараг юу үргэлжлэл явуулахад $100 $100 болсон байна. Ер нь бол нэг сургууль. Тэгээ тэр нь бол яг хуу юу чөлөөлчдөг боломжууд байгаа. Тэгэхээр тэрэн дээр бол яг санаа зовлтгүй байж болно л дээ. Чөлөөллийн төлч бас нэг 11 сард үргэлжлэл явуулдаг тий. Фивер гэдэг нэг юм. Тэр нь бол тусны явуулцдаг. Тэгээ тэрийг нь яг хуу консулер нь accept хийгээл болчдөг. Таны сургууль дээр тэр процессын дэмжиж өгч байгаа. Нэвчин. Тэгэхээр бас хүүхдүүдээ нөгөө 8 сургуульд үргэлжлэл явуулахад $800 болсон байхгүй юу? Нааг авах чинь $50 төлөөсөн л за. Тэр энийг эртхэн энэ бас нөгөө яг 9 сард хамгийн ихэн та нөгөө сургуулаа эрт сонгоод байдаг чинь тэр сургуулиуд чинь нэлийн эрт нөгөө хүргэтгэлийн төлбөрийг одоо туслах хүсэлтийг нэлийн эрт аваад эрт ингээд процесс хийж байгаа учраас эрт орох ёстой зүйл шүү. Тэгвэл бас нэг $800 бол их мөнгө штэ. Манайд бол маш их мөнгө. Тэгээд үргэлжлэлчин одоо ч ер нь их сургуулиуд 1 сарын 1-ээр стандарт нь ер нь бол яг хуу early decision гэж байгаа. Тийм шүү дээ. 11 сарын 1-ээр аппликейшн явуулдаг. Зарим нь 11 сарын 10, 15 хугацаатай. Ерөнхийдийнх нь болохоор 1 сарын 1-ээр. Ер нь бол материалын бэлэн бүх юм бэлэн байгаа бол early decision гэдэг юугаараа эсвэл early action хоёрынхаа аль нэгээр аппликейшн явуулж ивэл зүгээр. Ер нь сүүлийн үед энэ жил их харахад ACT-д 2 юу байхгүй болсноос шалтгаалаад early decision юм action-аар явуулж байгаа хүмүүстэй маш өссөн. Угсаа ACT subject-ээс 12 сард дандаа өгдөг. Яг хүлээгддэг гэсэн шүү дээ. Хоёр шалгалт өгөх болохоор нэг нь байхгүй болчихоор яг нэг шалгалтаараа аппликейшн явуулчихж байгаа байхгүй. Тэгээ early decision action дээр чинь нэг сургууль руу буцалтгүй юугаар явуулдаг те. Early decision team те. Early decision team. Early action бол тийм binding юм бол байхгүй. Тэгэхээр early decision гэдэг нь 11 сарын 1-нд нэг сургууль руу материалаа явуулаад тэрэндээ ирээд тэнцэх юм бол тэрэндээ заавал орох. Тийм гэсэн. Тэгэхгүй бол бас хэцүү. Гэхдээ ер нь бол яг хуу бусад сургуулиуд руугаа ч юм уу тодорхой мэдээлэл хүргэх ч юм уу тохиолдол байгаа. Гэхдээ бол ерөнхийдөө нэг сургуультай л одоо үнэхээр одоо тэнцгийг. Яагаад тэр сургууль чинь яг тэнцээ гэсэн тийм хүмүүстэд төрүүлж хараад илүү боломж олгож аваад байна гэдэг чинь үнэхээр тэнцээд орж ирэх юм байна. Яг бүх нөгөө тэнцээ хүмүүс нь ордгоо байхгүй. Тийм шүү дээ. Сургуультай. Тэр энийг хүндэлж харцах хэрэгтэй. Нэгэн тал early decision явуулж байгаа бол маш олон хүүхдээс илүү боломж ашиглах гэж байгаа бол тэр сургуультай орно гэсэн тэр яг хамгийн хүсэж байгаа сургуультай. Тий. Манайхан харж байгаад гайгүй тэнцчгээр гэдэг рүү явуулчаа дараа нь жоохон амаа барьдаг. Бас юм би тохиол гарсан тий. За тэгээд өргөдөлтэй холбоотой. За одоо яг нөгөө тэтгэлгийн тухай таныг базаад яг Америк тэтгэлэгтэй суралцах талаар боломжууд нь хэрэг байдیں۔ Боломжууд маш их байгаа. Ихтэй сургуулиуд бол яг хуу need line, need base гэдэг хоёр төрлийн тэтгэлэг олгодог. За тэгээ яг хуу тодорхой нөгөө авьяастай хөгжим одоо урлаг түүнээс гадна нөгөө спортын өстэй
оюутнууд олгодог юм тэтгэлгүүд байгаа. За merit based бас тэтгэлгүүд байгаа. Авиан дээр үндэслэн гэх одоо нөгөө юм тухайн хүүхдээ өрсөлдөөнт тэтгэлгүүд гэсэн үг. Need based need blind нь болохоор яг тухайн сурагчийг авъя гэх юм бол гэр бүлийнх нь орлого тий одоо юугийн санхүүгийн боломжийг харж агаад тэтгэлгийг олгодог. Зарим хэсэг нь ихэнх хэсэг нь грант хэлбэрээр, зарим хэсэг нь зээл маягаар олгодог юм тэтгэлгүүд байна. Need blind бол тухайн хүүхдийн санхүүгийн материалыг огт харахгүй тэнцвүүлээд тэнцвүүлснийхаа дараа хэрэгтэй бүх санхүүгийн зардлыг сургууль гаргадаг. Маш цөөхөн их сургууль дээр бас энэ ер нь харьцангуй цөөхөн сургууль need blind гэдэг. Need based гэдэг нь материалыг хараад хэдэн долларын төлж чадах юм байна. Хэдэн долларын нь бол бид нар өгөхтэй байна гэд тооцоолоод гаргадаг. Тэр need blind сургуулиудын өрсөлдөөн маш өндөр, их хэцүү. Тэгээд сайхны хүртэл Stanford ч тийм байгаагүй шүү дээ. Мөнгөний харж авдаг байсан. Олон улсын оюутнууд тийм олон улсын оюутнууд дээр. Тийм зарим сургууль дотоод Америк оюутнуудаа need blind буюу Америк оюутнуудаа бол ямар ч байсан авчаад дараа нь мөнгөний үгээ гадаад бол харж байгаа давь. Зарим нь можийнхаа оюутнуудад бас тийм need blind. Ингээд маш нарийн учраас нөгөө вебсайтаа маш сайн ухаж үзээрээ. Нэг need blind гэдэг үг хараад шууд аацаа. Ерөөсөө зүгээр Google-ээс л хайчих шүү дээ тийм Stanford тэгээд олон улсын оюутнуудад одоо need blind need based тэгэл гараад ирсэн. Тийм. Тэгээ ер нь юуны зардлын хувьд ч гэсэн ер нь Америкт яг бакалавр хамгаалах бол нэлээд үнэтэй болчихлоо шүү дээ тийм. Тэгж байгаа юу. Нэг дараагийн нэг асуулт байгаа. Community college гэж юу вэ? Тэгээ энэ community college руу орно гэхээр манай аав ээжүүд нөгөө техникумд орох гээд байна. Их дургу байдаг те. Тэгэхээр за community college-ийн хувьд болохоор нөгөө associate degree гэж өгдөг. За энэ болохоор ерөнхийдөө 1-2 дугаар курсын одоо 2 жилийн коллеж хэлдэг. Тэгээ ерөнхийдөө төлбөр нь гайгүй. 2 жил сурчаад тэндээсээ одоо 3 дугаар курстэй ихтэй сургуулиуд байна. Одоо 2 дугаар курст apply 3 дугаар анги курсээсээ дуртай айлч ихтэй сургууль руу apply хийж орж болно. Тэгэхин тул энэ 2 жилийн хугацаанд нөгөө дүн бусад нэг GPA энэ нэг сайн байдаг. Энэ track бол бас байдаг track. MIT руу ч орж исэн тохиолдол байгаа. Энэ сургуулиуд руу ч ер нь орж исэн тохиолдол байгаа. Энэ дээр гэсэн нэг бас нэмээд нэг юм ихэд liberal arts college гэж байгаа. 4 жилээ. Тэгээд liberal arts college-уд маш сайн тэтгэлэг өгдөг. Маш сайн одоо faculty те профессоруудтай. Тэгээд энэ нөгөө liberal arts college university буюу ихтэй сургуулийн ялгаа нь одоо Америкт бол liberal arts college нь голцоо бакалаврын зэрэгээр болгодог. Магистр докторын зэрэг байхгүй. University нь болохоор зэрэг бакалавр дээр нэмэх нь магистр доктор. Зарим тохиолдолд баг магистр докторийнх нь тэр юу нь бакалаврын тооны оюутнуудаас илүү оюутнууд байдаг тийм. Сургуулиуд хоорондох ялгаатай. Тэгээ community college болохоор нэг зардал нь их бага. Тэнцэж орох бас босго арай багтай. Өөрөөр хэлбэл хоёр дахь шанс. За ахлах сургуультай бол тийм ч их амжилттай суралцж чадаагүй хүүхдүүд байгаа шүү дээ бидний дунд те. Эсвэл хэлний асуудлаас болоод одоо яг сайн их сургуулийн шаардлага хангахгүй байхад community college-д нэг 2 жил сураад тухайн яг тэр одоо байгаа можийн сургууль гэж байна. Улсын сургууль. Тэрэн рүү тэнцэж орох бас хаалгууд бол нэлээд нээлттэй гэдэм байлээ. Амар сонирхолтой бас юу яд юм бэлээ. Stanford ч айгүй үнэтэй сургууль шүү дээ те. Тэгээ манай найз бакалавра хийж байхдаа сүүлийнхаа жилийн нэг 2 хичээлийг community college дээр авчиж байгаа байхгүй. Зардлаа бууруулчих. Тэгээд тооцсон гэж байгаа байхгүй юу? Тооцсон. Тэгээд тэр тооцож байгаа системээ аягүй сайн судлаад одоо нэг можид байгаа сургуулиуд хоорондоо маш уяатна. Аль болох залуу хүмүүст боломж олгоё. Тэ? Энэ хүмүүсийг яаж нэг боловсралтай сайхан болгочих уу гэж ханддаг учраас тэрийн эдлэрээ битээ ингээд за би муу мич ингээд тэ санаа зовж болохгүй. За тэгээд түрүү юу яжсэн яг нөгөө улсын сургууль гэж байгаа шүү дээ тэ. Америкийн улсын сургуулиуд байна, хувийн их сургуулиуд байна. Тэгээд ялгаа нь юу яах вэ? Ялгаа нь гэх юм бол яг улсын сургууль сайн улсын сургуулиуд бол байгаа. Жишээ нь Berkeley байна. UC сургуулиуд байна, UCLA байна тий. Калифорни мужийн төрийн сургуулиуд гэх юм. Төрийн сургуулиудтай улсын сургуулиуд байгаа. Ялгаа нь бол яг өндөө бол яг ороо суралцахад бол айхтар ялгаа бол байхгүй. Бакалаврын түвшинд бол улсын хувийн гэдгээс нэг айхтар яахгүй. Яг мэдээж топ сургуулийн жагсаалтанд хувийн сургуулиуд их байдаг л та Harvard, Stanford, MIT энэ төртэй. Тэгэхдээ тэр сургуультай ороо суралцахад бол нэг тийм айхтар ялгаа бол байхгүй. За миний анзаарснаар ер нь модern сургуулиуд, улсын сургуулиуд бол чанартай маш олон байдаг. За тэр байтугай нэр хүнд их сайтай байд юм билээ. Одоо дэлхийн нөгөө ранкинг бол зүгээр л нэг маш олон зүйлийг харчиж байгаа шүү дээ. Тэр ранкчаа. Гэхдээ ерөнхийдөө тухайн мужийнхаа бас нэр хүндтэй улсын сургууль сурах нь магадгүй ингээд ранкинг өндөртэй хувийн сургууль сурснаас ч илүү бүр ингээд зарим мэрэгчлэрээ нэр хүндтэй байж болно. Тэгэхээр ранкингаас илүүтэйгээр хин илүү боломж олгож гин, илүү таатай нөхцөл олгож гин гэдгийг хараарай. Тэгээд State University гэхээр мужийн их сургууль гэж
бас явдаг. Мужийн сургуулиуд бас их сайн байд юм бэлээ. Хотын сургуулиуд гэж байна. Нью-Йорк одоо хотын сургуулиуд дээ шүү дээ. Тий, Нью-Йоркийн CUNY гэдэг тий. Тэгээд тэр чинь олон салбар сургуулиудтай байдаг. Тий. Иймэрхүү одоо ялгаа байдаг. Тэгээд бас нэг жоохон мэдээлэл өгөхөд Америкт амьдарч байгаа монголчууд гэж болно тий. Тэгээ нэг хэдэн жил амьдрахаар тухайн мужийнхаа хүүхэд гэж тооцогдоод тухайн мужийнхаа усын сургуулиудад маш бага төлбөрөөр сурах боломж болон илүү тэтгэлэг нэгтчихдэг. Тийм зүйл бас байгаа тий. Тий. Тэгэхээр бас Америкт байгаа эсвэл нөгөө ахлах сургуульд нь Америк руу аваа явах уу, Монголдо байх уу? Зарим нэг гэдэг Монголд байвал Монгол гэдэг ондоочлороо илүү сайн сургууль тэнцчихье гэдэг ч юм уу тий. Тэгвэл бас Америкийн мужид очиод нэг мужтай амьдарч агаад тухайн мужийнхаа сургуульд өргөтлөө өгөх бас гоё боломж байдаг. За дараагийн асуулт. За ер нь ингээд нэг хариулт их сургуулийн хариунууд ч одоо ер нь бол 3 сарын эхээс ирээд дууссан. 4 сарын 1 ингээд ер нь дуусчихж байгаа. Тэгэхээр шийдвэр гаргана. 5 сарын 1-ээс өмнө гаргана. Гарч хариугаа өгнө. Одоо бараг өнөөдөр гаргачихсан шүү дээ. Өө тийм шүү дээ. Нэр 5 сарын 1. Тийм байх. Яг өмнө гаргачлаа. Тэгээ хүүхдүүд тэгээд яах вэ? Юунд нь олон сургуулиас хариу ирчлээ. Алинд нь ер нь яаж сонгох вэ? За яг энэ бол яг тэр төвшөндөө очих юм бол энэ бас нэг айхт том асуудал биш л дээ тий. Сургуулаа харна. Өөрийнхөө анх нүгийн сургууль аплай хийхдээ дотроо ранкинг үүсгэсэн байгаа шүү дээ. Ингээд орчихно гэдэг тий. За мэдээж хажууд нь тэтгэлийн хэмжээ ороод ирнэ. Тэтгэл нь пакэжтэй ирдэг байхгүй. Одоо амьдрах багцаараа тий амьдрах зардал энтертэйгээ нийлүүлээд одоо тэнд байх одоо ном тэгээд нэг гэрлүүгээ явах онгоцны тикет энтертэй $100,000 пакэжнаас хүн болгон 100,000-аас авахгүй шүү дээ тий. Хүн болгон авахгүй. Тэгтэл ер нь бол манай Монголоос аплай хийж байгаа оюутнууд бас нэлээд сайн авч байгаа. Тий одоо 100,000-аас нь 5,000-ын зээлэр ч юм уу тий одоо төгсөөд хүүгүү зээлэр яваад бараг $90,000 цаад сургуулаас нь тэтгэл юм жилийн шүү дээ. Энэ тэгэхээр 4 жилээр нь өгч байгаа шүү дээ. Өгдөг. Тийм болохоор зэрэг бас тэтгэлийн хувьд бол маш сайн өгдөг л дээ Америк ихтэй сургууль. Тэтгэл өгдөг сургуулиуд нь тий. Өгдөг юм байна. Өгдөг нь байгаа. Гэхдээ бас зарим бас хуваар нь тодорхой хувь процентоор өгдөг сургуулиуд байгаа. Тийм. Тэгээ зээлийн тухаас жоохон мэдээлэл өгөхөд энэ зээл ямар учиртай вэ гэхээр сурах хугацаанд төлөхгүй. Сурсны дараа бол урт хугацааны хүүтэй зээл болж хуурдаг. Тэгээ энийг бас төлөх одоо мэдээж нэлээд их хувиа тэтгэлгээр аваад тодорхой юм зээл авах юм бол одоо манай ганц нэг сурагч бол нөгөө төгсөөд OPT гэдэг нөгөө ажиллах эрхээрээ ажиллаад энийгээ төлж дуусгах гэж байгаа. Тэр энэ бол нэлээд нөгөө мөрөгтэй тоглоом шиг хэцүүлтэй бас тэ Монголд ирээд тэрийг төлөхөд бас хүндрэлтэй бас яг долларын зээлийг хүүтэй төлнө. Гэхдээ бас яг тооцоолоод үзээд боломж нь юу вэ ингээд хараад үзье. Тэгэхээр ихэнх тохиолдолд нөгөө тэр нөгөө зээл нь их бага хувьд байхгүй тий. Одоо 100,000-аас чинь 5,000 юм 10,000 юм уу тий. Тэгээ энэ бас нэг оюутнуудаас хариуцлага нэхэд байна л та тий. Тий эргээд бас сургуультай эрэх холбоогоо үүсгэх юм билээ шүү дээ айгуу гоё тий. За дараагийнхан за одоо ингээд зарим маань тэнцэхгүй. Одоо тэнцэхгүй хүмүүс байгаа. Эсвэл орсонч тэтгэлэг авч чадаагүй хүмүүс байгаа. За ингээд зарим нь gap year гэдэг сонголтыг хийдэг болсон. Gap year буюу 1 жил өнжих. Тэгээ энэний талаар ер нь энэ 1 жил танахаас хүмүүс бас авдаг уу? Авдаг. Энэ жилдээ ер нь яаж өнгөрөөвөл зүгээр вэ? Яг энэ яг байж болох сонголт л та. Энэ уусаа одоо энэ зөвхөн Монголд авдаг юм биш энэ чинь олон улс ч гэсэн авдаг байхгүй. Зөвхөн энэ нь бол яг сургууль тэнцээгүй байдлаар нэг хэсэг авдаг. Нэсэг нь болохоор яг академик энэ нөгөө орчноос 1 жил одоо чөлөөх юм аваад одоо дараагийн академик одоо шатар эхлэж штэ. Амьдралдаа нэг завсар 1 жилийн одоо юу завсар авдаг ч юм аа. Зарим хүмүүс бол яг тодорхой өөр шалтгаануудаар ингээд 1 жилийн чөлөө аваад чөлөөх юм одоо gap year штэ. Яг энд бол яг тийм бүтэн жилч одоо бас нэг жаргаад гүгээд те ингээд сайхан хичээлгүй сайхан яваад байгаа юм биш штэ. Яг л тэр чинь ингээд хаврын төгслөө зуны хугацаа тэгэл намар аппликейшны чинь сизон эхэлж байгаа байхгүй те. Тийм болохоор зэрэг gap year авч байгаад бас тодорхой өөртөө цаг хугацаа зарцуулж байгаад ингээд apply хийх боломжтой. Энэ бол ер нь хүүхдүүдэд хийж байгаа бас сүүлийн үед нөгөө миний сонсохоор хүүхдүүдэд ярихаар ингээд өөрийгөө олмоор байна. Манайхс нөгөө маш олон хичээл үзэл ингээд ачаалтаа явсаар агаад баг өөрийгөө юу лээ би хин бэ? Тэр аялалч гэдэг юм уу тийм. Аяллаа хийж болно. Тэгтээ эхлээд нөгөө аппликейшнд анхаарад явуулчаад эхний агс жил бол яалтчгүй аппликейшн хийх шүү дээ тийм. Хийх юм аа хий шүү. Хавар нь одоо өөрийгөө одоо аялалтаа хийж иргэн хайж болно тийм. Тийм. За яг энийг анхаараа gap year дээр бас нэг юм эцэг эхчүүд айгу хайдаг ингээд нэг жил сургууль сурахгүй байхаар баг монголчуудын ярьдгаар лаа зөвшөөрөх гээд байна гэдэг ч юм уу тий. Би бол яг өөрөө боловсрол судлаач хүний хувьд нэг хүний 60 жил амьдрах амьдралын нэг хагас жил нь амарч ялангуяа эцэг их нөмөр нөөлөлт байгаа үедээ яагаад тий ингээд үнэхээр тэр хугацаанд гоё ном үзээд тоглолт үзээд найз нөхөдтэй болоод клубээр хичээллээд ингээд явах юм бол магадгүй тэр хүний дараагийн 4 жил юу хийх ёстой гэдэг утга учираа илүү ойлгоод
амжилттай сурах үндслийг тавьж болно. Тэгээ би бас би чинь нөгөө 16 дахь их сургуульд ороод нэг жил сураад 2 дахь жил нь бол альбан бусаар gap year авчиж авах нь тарих шууд тасарж байгаа юм чи угсаа 17 дахь их сургуулийн 2 дахь курсын оюутан чинь би юм бэ тохиолдоод тэгээ тэр жил их муу сурсан. Тэгэхээр яг нөгөө юу болцсон байгаа юм. Өсвөр насны хүүхэд чинь тийм ачаалаа аваад ирэхээр өөрийгөө олж таниагүй байхаар сургуульдаа жаа харж байгаа юм бэлээ. Энийг бас за одоо нэг юм гадаад их сургууль тэнцэхгүй Монголдоо сурчлаа. Манай хүүхдээ зарим нь жоохон дургу ордیں۔ Одоо би тэрнийх нь жишээ тий их дургу орлоо. Тэгээ ер нь 2 3-аас шилжих боломж байдаг уу гадаад руу? Бага. Тэгээ яг хөө мэдээж 2 3 дахь курсээс apply хий. Нөгөө transfer application яг мэдээж нөгөө тэнцдэг тоон бага. Тэр нь бол яг нөгөө шууд шилжиж буюу нэг Монголдо 2 жил сураад Америкт сүүлийн 2 жилийг ярьж байна гэсэн үг тий. Ер нь бол ихтэй сургуулиуд бас харьцан манай ихтэй сургуулиудын кредитүүдийг тооцдог шүү дээ. Америк ихтэй сургууль бүр MIT хүртэл одоо их Монголын ихтэй сургууль сурсан байх юм бол тооцсон. Одоо хөтөлбөрийн үзээ тэгээд тухайн юунаас одоо apply хийж болно. 2 дугаар курсээ apply хийгээд 3 дугаар курсээс шилжиж орох гэдэг ч юм уу тийм байдлаар бол яаж эсвэл төгсөөд магистрт сурч болно. Тийм би бас яг нөгөө бөө юм болоод нэг жил чинь ингээ хамаг юмаа зориулж бэлдээл тэгэл ялцчихгүй санхүү мөнгнөөс бол явж чадахгүй болоо тэгээд нэгт тэр үе бол хүүхдэд хэцүү байдаг учраас аав ээж нэг тэмжих хэрэгтэй. Одоо бодоход бол тэр үед юмаа мэдхгүй нөгөө гомдох стогооч мэдхгүй тэгэл бараг өнгөрцөн. Эргээд харахад тэр apply хийж сурах чинь өөр айгу том одоо ур чадвар skill set өгч байгаа. Надад дараагийн бүх юм тэрэг болж байгаа. Монголдо сураад сурах бол одоо тийм түрүүн яг юм хүн хэлдэг шиг 2 жил сураад шилжих гэж нэг юм трансфер гэж байгаа. Шилжих амархан биш. Магадлал их бага. Гэхдээ бас шанс байна. Эсвэл 0-оос бүр ингээд дахиад 1-р курсээсээ сурч болно. Тэр ерөөсөө илүүдэхгүй тийм. Монгол ихтэй сургууль сурах юм бас давуу тал байгаа шүү дээ. Тухайн ер нь төгсөөд одоо мэдээж магистрээр гадагшаа сургууль суралцаад явж болно 1-р те 2-р болохоор тухайн одоо ихтэй сургуулиуд чинь бас community өсөж байгаа шүү дээ. Жишээ нь одоо барилгын анги байна те шилжсэн те төгсөөд бүгдөө барилгын инженер болно нэг хэсэг нь те одоо өөрөө салбарт ороод ажиллаждаг нэг анги хамт олон болно хуулийн анги байна те хуулийн анги ч гэсэн ялгаагүй бас ингээд юу яагаад ч Монгол мэддэг болно те тэгэхээр эргээд Монголд ажиллах юм бол бас тэр чин давуу тал бол өвчдөг байхгүй бас юу амьдрал дээр гараад. Тийм яг тэгэж хардаг яг нөгөө Монголд байхад ч их орондоо хамт их юм хийж болно олон танилын өрөөтэй нөгөө 10 жилийн нэг хэдхэн найзтай байсан бол маш олон танилын өрөөтэй болно. Яг эргээ салбар дээрээ орж ирээд нэг хамт юм хий байгуулъя гэхэд их сургуулийн найзууд те тэр та багш нараа таньдаг байхгүй шүү дээ Монголд ч. Ер нь баг ихэнх гол одоо ерхий мэрэгжлүүд бол бакалаврын хөтөлбөр нь бол төстэй шүү дээ ер нь бол. Ер нь бол сурж байгаа юм адилхан баг академик талаас. Яг дөнгөж төгсөөд гарч явж байгаа сурагчид бол яг нөгөө орчин өөр болохоор тэрэнд илүү их татагддаг тий. Нөгөө өөр орчинд очиж сурна, өөр одоо газар очиж сурна гэдэг соёл тий. Тийм би бас анх мууст орохдоо бүр яг мэдээж нөгөө математикийн чиглэлээр сурсан болохоор арай танил байгаа юм л та нөгөө надад заадаг байсан багш нарыг заасан багш нар зогсож байгаа байхгүй. Тэгээ нэг бодлын айгуу гоё одоо тэр олон багш нараас амар их юм сурсан. Тэгээд баг юм хүн хоорондын харилцаа айгуу дотн байсан гэх юм уу? Айгуу цөөхөн дүүхттэй монголчин цөөхөн хүн амт юм чинь тий гоё. Тэгээ нөгөө талаараа төгсчүүд нөгөө магистрт явах боломж маш өндөр. Тэгээд манай муйстер маш олон солилцооны хөтөлбөр өгд юм блэ. Тэгээ би бас яг тэрнийх нь Erasmus Mundus-ийн 1 жилийн тэтгэлэг аваад тэр чинь 1 жилд 10,000 евроор Германд 1 жил солилцоогоор явчих жоохгүй. Тэгэхээр нөгөө юм хөгжиж буй орн гэхээр бусад орнууд юм солилцоогоор тэтгэлэгтэй их авдаг. Тэр хоорондоо бүр гоё. Надад бол бүр амар гоёсэн ахгүй юу. Ингээд шал өөр соёлд ороод те хэл сураал маш их дэмжлэг аваад. Тэгээ ийм юмнууд их сургуулиуд их байдаг. Манай их сургуулиуд энийг миний бодлоор сайн хийдэг. Гадаад харилцаагаа дэмждэг. Би бас Монгол сурчаад нөгөө гадаад магистр тэнцэхгүй гэж хүмүүс аяах боддсон байлээ. Би мойс сурчаад Стэнфордод явуулахад бол тэр дипломыг бүрэн дөрвөн хүлээн зөвшөөрч байгаа. Тийм. Ямар ч асуудал авахгүй. Гэхдээ аягүй сайн бэлдэх хэрэгтэй юм байлээ. Шал өөр системд орж байгаа учраас. За тэгээд магистрийн тухай их бүх MIT төгсчөөд хэр удаад магистрт явсан. За би яг харьцангуй нөгөө эрт гэх юм удаа 1 жил болол нэг ирээл бас намар apply хийгээл Стэнфорд магистрт орсон. Ер нь бол яг нэг дундаж хугацаа тэр үед 3 жил байсан. Зарим 5 жил те. Тухайн хөтөлбөрөөс жоохон хамаарат. Болсон хөтөлбөртөр бол зарим 10 жил ч юм уу те. Ер нь бол их хугацаа хөөр үүдэг. MBA энэ төр бас арай өөр те. Ер нь тэгээд өөрийн чинь бодлоор бас ингээд залуу үе харж хахад бакалавр төгсчөөд магистр хийхдээ хоорондын зай хэр байвал зүгээр вэ? Ер нь бол шууд хийсэн ч тухайн нөхцөл байдлаас шалтгаална л да. Тэгэхээр яг энэ дотор юу болдгоо гэхээр шууд хийчих болно. Тэгэхээр яг шууд хийхэд бол илүү одоо нэг талаас амар байдаг. Яг л нөгөө академик нөгөө юу чинь ингээд
4 жил сурчин тий. Өргөжлүүлээд ихэд хавар байгаа тий. Одоо бэлтгэл сайн байгаа гэсэн үг шүү дээ тий. Форумтойгоо. Форумтой. Дундх нөгөө тодорхой жил болоод за тэгээ одоо Монголд юм өөр газар амьдраад тэгээ магадгүй гэр бүл зохиогоо ч юм. Ингээд яваад ихээр магистр хийх хугацаа жоохон хооштод байдаг. Тэгтээ бол яг хуу бас хийж болохгүй гэсэн зүйл биш. Тэгээд маш олон хүмүүс бас хийдэг л дээ. Тодорхой 5 жилийн дараа, 8 жилийн дараа ч юм уу те. Тэр энэ хоёрын хооронд л одоо энэ нөхцөл байдлаа харж байгаа л. Зарим тохиолдолд яг нөгөө магистрийн нөгөө ямар мэргэжил хийх үү гэдэг чинь ажиллаад нэг 3 4 жил болсны дараа илүү өөр санаанууд орж ирдэг. Заавал анхны нөгөө бакалаврын сурсан мэргэжлэр хийх албагүй тий. Тийм Америкийн айгуу гоё юм гэх юм бол заавалчгүй бакалавр сурсан чиглэлээр магистрийг халбагүй. Тухайн чиглэлээр монголчин нөгөө төгсчүүд нэг өөр юм хийж явсараа тухайн салбарыг бүр мэрэгчлэлтэн албан бус мэрэгчлэлтэн болдог. Тэгсэн тохиолдолд бараг л бүр сайн болчих жоохгүй. Асуудлаа мэдэн, салбараа мэдэн, тэ шийдлээ ингээ гаргаж байгаа. Тэгээ миний жишээ бол яг тийм хэрэглээний матаар сурсан ирнэ. Боловсрын салбарт уг нь мат багш гэж орсон л тоо. Тэгээ реформ болоод би багш гэдэг юу нь хасагдсан. Хөтөлбөр нь тэгээд боловсрын салбарт ажиллаад өөрөө явж ингээд одоо боловсрал гэдэг бол миний яг мөрөөдөл юм байна гэд. Тэгээ аплай ихт бол тэнцэж байгаа боловсролын сургуульд. Тэгэхээр энэ бусад чиглэл ч гэсэн ингэж тэнцэж болно. Энэ нөгөө хугацаан дээр бас би аюух бодсон бохгүй. Ер нь яг яах вэ? Монголын амьдралчин ажил ямар ч эрт гэр бүлтэй болдیں۔ Бид нар чинь яаруу санд руу голоор нэг магистра багтаах гэж. Тэгээ би ч одоо юу юм бэ нэг төгсөөд 5 6 жил болоод магистртаа явж байгаа байхгүй юу. Тэгээ тэр хооронд бол яг нэг амар том бодолцож үзэх бол гэр бүл зохиох. Тэгээ гэр бүлтэй магистрт явах нэг өөр, гэр бүлгүй явах бүр тис өөр. Тэгэхээр яг надад бол гэр бүлтэй явах бол яг ээж хүний хувьд нэлээд хүндрэлтэй юм байна гэж бодсон. Сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй хэрэгтэй. Бас магадгүй ингээд залуу мэргэжлэнүүд төгсөөд сайхан 2 3 жил салбар дээр ажиллаад 2 жил болоо явхад бас нэг амар эртдэхгүй ч үе бас байд юм байна гэж бодогдсон. Нөгөө талаас одоо чинь би Стэнфордын болсон магистрт 23-т явж ирсэн юм байна бодсон чинь. Одоо ингээд харахад бол одоо би 37-тай одоо явах юм бол арай өөрөөр үзсэн л дээ хичээлээ. Тэр үед бол яг нэг тийм боловсрын салбарт ажиллаагүй те боловсрын салбараа Монголынхан боловсрын салбарыг нэлээд судлаагүй байсан үед очиж байгаа байхгүй. Одоо бол тодорхой хэмжээнд мэддэг болоод тодорхой бас реформ энэ хийгээд те янз бүрийн санаачлалууд гарч байгаад үед жишээ нь яг явсан бол гэж бодъё л 2 жил ингээд явсан бол тэн дээр болохоор зэрэг арай өөрөөр хичээлүүдээ өөрөөр хараад те арай өөр төвшин суралцах байсан байх гэж бодъё. Тэгэхээр энэ бол бас сайнтай муутай те янз бүрийн талууд байгаа. Дахиад хийчихгүй. Магистр дахиад хийчихгүй. Дахиад очиж яг тэр хөтөлбөрөөр болно шүү дээ. Тэр шал өөр яг тэр хичээл давхардахгүй авах боломж байгаа байхгүй. Тийм хамгийн амар юм те. Тэгээ миний жоохон харамсан юм бас яг нэг хуваалцаж манайх уг нөгөө MBA буюу бизнесийн ангийнхантай аягүй ойрхон холбоотой байсан. Тэгээ би нөгөө жоохон хөвгтэй болохоор ягаад ч тэр нөгөө оройн миксер уулзалтуудад явж чадахгүй. Уг нь ингээл яг child friendly хөвгтэй аваад ир гэдэг. Гэхдээ би тэнд хүүхэд байхад би тэгэж одоо хүнтэй networking хийх ч юм уу те. Тийм боломж байгаагүй. Тэгэхээр аав хүмүүс ч гэсэн очиход те эхнэр нь хүүхдээ өдөржин харсан бол орой ороод хараад хүүхдээ харах хэрэгтэй. Тийм учраас яг нөгөө магистраа төлөвлөж байгаад магадгүй ингээд асуудал байгаа бол за окей яг хизээ хүүхдээ болох гэдгийг төлөвлүүлэх зүгээр юм билээ. Тэгээ би бол яг магистраа хийнэ гэсэн байсан учраас за одоо тэгээд гүрийн ингээл те. Гэхдээ л яг одоо бодоход магадгүй нөгөө авч байх болох гэсэн хэмжээнд арай багыг л авсан баг. Яаж ч бодсон тэр чинь хамаагүй цөөн цаг сурч байгаа байхгүй те. Бусдаас за одоо ерөөхдөө асуултууд ер нь шувтрах гэж байна. Тэгээд нөгөө энэ бол жоохон инх мөхтэй холбоотой асуултууд байна. Тийм энэ гэхдээ яагаад гэсэн бэ гэхээр инх мөхтэй MIT-тэй холбоотой. Зөвхөн та MIT-д орсон одоо анхны Монгол тий анхны Монгол MIT бакалаврын төгсөгч. Тэгээд таны бодлоор яг аль үзүүлэлт их нөлөөлсөн гэж бодож байна? Яг сая хэлчихлээ анхны гэдэг үзүүлэлт бол ялч нөлөөлж байгаа юм л да. Тухайн жил анхны Монгол оюутан орсон, анхны Киргиз оюутан орсон өшөө ганц 2 орноос анхудаа орж ирсэн. Тэр талаас бас Монголоос оюутан авъя гэдэг юу бол тодорхой хэмжээнд нөлөөлсөн гэж би боддог. Хоёрт бол яг тодорхой нөгөө шалгалтуудаа бол ямар ч хангалттай хийгээд өгсөн те TOEFL, SAT, subject test. За тэгээ мэдээж эссе дээр бас тодорхой зүйлүүдийг бичсэн. Тэр ерөнхийдөө бол яг бүх юм хардаг. Тэгэхээр аль нэг нь ганц гаргаж ирсэн те энэс болоод орчлоо гэдэг бол юу бол байхгүй те. Тэгэл яг тухайн уншсан хүн одоо admissions одоо үзсэн улсууд нь юу гэж утсан те. Тэрийг бас яг бас таах хэцүү шүү дээ одоо. Тэгээд тэр чинь open records гэдэг нийцсэн юм шүү дээ тий. Очиж үзэж болно гэж байгаа шүү дээ. Комиссийн юу гэж үзсэн юу юу гэнэ? Одоо харин дүүлот нэг үзье та тий. Тийм Ярьсан Stanford бол болно гэсэн хэдэн жилийн дараа илээ ирээд яагаад чамааг авсан бэ гэдэг нэг юм комментууд бичсэн байт юм байна л да. Комиссийн харж болно л гэсэн шүү дээ бас нэг. Би очиод харин нэг admissions-ийнхаа тэр
шалгуурсан хүнтэйгээ ер нь яг очсныхаа дараа уулзсан л та. Ерөнхийдөө адвайзераар маань ирсэн эхний жил. Тэгээд уулзаад ягаад анх орж яхад би нэг өөрийнхөө нэг хийж ирсэн нэг спорт үзэсгэлэн юуныхаа талаар нэг юм CD-н дээр, DVD-н дээр юм бичээд тэгээ явуулсан байхгүй. Нэмжтэй материалаас явуулж болдог. Тэгээд тэгсэн чинь яг очисон яг эхний уулзсан дээр миний нэг DVD-г гаргаж өгсөн. Тэгээд одоо энэ DVD чинь байгаа шүү маа чи юугаа аваарай гэд. Плаг сэтгэлдүүлсэн шүү дээ. Тэгээд тэгэхээр яг янз бүрийн зүйлүүд те нөлөөлдөг. Заав CD явуулах хэрэггүй. Тэр CD явуулахгүй яах юм бэ? Одоо яг тэр үе. Одоо YouTube-ийн линк ч явуулдаг юм уу те? Тэгээд CD гэж нэг бүр юм байдаг байхгүй. Тэг эсвэл нэг QR код ч явуулдаг юм те? Тий, одоо ч сүүлд нэг хүүхэд тэнцэж нөгөө VR ертөнцид нэг юм өөрийнхөө тухай юм танилцуулгыг бүтээсэн. Тэгээд тэрийг ингээд ороод үзэхээр зүгээд Google зүгээд харахаар ингээд би өөрийгөө ингээд энүүгээр илэрхийлийг баг эсэнээс илүү баг энэ намайг харуулна гэдэг ч юм уу. Сая Spider-Man-ы сүүлийн нэг кинонд дэр чи 15 настай хүүхэд аниматораар ажиллаж байгаа байхгүй. Тэр хүүхдүүд ур чадвар нь баг өргөдлөө өөрөө тэр хүүхдүүдийн ур чадварыг бүрэн харуулахгүй байвал нэмэлт материал явуулж болдог шүү. Өөрийнхөө зурсан зурагч гэдэг юм уу те. Хийсэн бүтээлүүдээ явуулж болно те. Тэг гоё лого хийсэн бол лого явуулж болно. Ер нь бол ингээд артистик байдлаараа ч гэсэн эсвэл электроник янз бүрийн компонент байж болно. Болно те. За тэгээд дараагийн асуулт зөв MIT төгсөөд Монголд ирээд ажиллаж Stanford руу магистр тэнцэх бол яг үнийг хэлэхэд миний бодлоор илүү хэцүү. Нөгөө магистр чи яг нэг хайж байгаа л хүн байдаг. Тэ. Тэгээд ер нь Stanford-ийн боловсролын сургууль тэнцэхэд бас юу нөлөөлсөн бол? За одоо бас яг юу нөлөөлсөн битгүү. Гэхдээ нөгөө магистр дээр болохоор яадаг ерөнхийдөө нөгөө аппликейшн уншсан хүн юугаа авчдаг. Адвайзер нь болдог. Гэхдээ ерөнхийдөө зөвлөх болоод ордог те. Тэгээ яг манай адвайзер ерөнхийдөө юу яагаад авсан. Тэгээ миний хувьд болохоор яг нэг юуныхаа түүхийг нэлээд голцолж бичсэн. Хүүхдбүр компьютер гэдэг төслийг яаж хэрэгжүүлсэн, Монголд яаж хэрэгжүүлсэн, юу юун дээр нь ямар төслийнх нь ямар хэсгээр нь яаж ажиллаж ийсэн гэд тэр юугаа нэлээд нөгөө одоо эсэн дээр оруулж бичсэн гэх юм уу. Тэгэж нөгөө нэг тэгээ би энэ боловсролын салбарт юу энүүгээрээ ингэж дамжиж юу сонирхож тэ технологи одоо юуны мэдээлэл зүйн салбараас тэр мэдээлэл технологийн салбараас одоо боловсролын салбар яагаад шилжиж байгаа гэдэг гол асуулт нь тэндээ байсан байхгүй. Тэгэхээр зэрэг яг хуу тэр нь бас нөлөөлсөн баг. Хоёрт бол яг би бас MIT-ийн магистр тэнцсэн байсан. Нөгөө компьютер сайенсийн магистр тэнцчихэд тэрнээс нэг жилийн чөлөө авчаад тэгээ боловсролын сургуульд аплай хийсэн байхгүй. Тэгээд одоо санахгүй тэрийг бичлүү яалаа. Тэгээд ямар ч байсан боловсролын сургуулийн юу яа гэд тэгээ би яг баг тэнцэх юм уу тэнцэхгүйгэн дээр бол нэг санаа зовоогүй. Яг тэгээ тэнцсэн чи яг тэнцэхгүй байсан чи яг гэл аплай хийгээ явсан. Тэгээ нэг жил болохгүй буцаад юу руугаа явна гэсэн. MIT руу явж байгаа юм чи. Бас л яа. MIT-аас сонсож байгаа яах вэ? Жон контрол тий. Болохгүй л MIT явчихна гэж тий. За. Тэгээд яг нөгөө миний зүгээр чиний стори сонсож байгаад миний бодлоор цаадвал чинь нөгөө хүн боловсрол руу шилжиж орж ирэхэд амар дуртай манай боловсролынхан жаа багш. Тэ багш бэлтэх аягүй дуртай. Тэгээд чамааг бодвол за ер нь энэ нөхрийг авч гоё боловсролын хүн гаргая гэж бодсон баг. Тэгээд би нөгөө надаас асуулт хүн Stanford-ийн ихсээ чи ямар байсан бэ гэж асуусан. Тэгээд яг нөгөө юу тэнцсэн бэ гэд би бас бодсон байхгүй юу. Тэгээд яг ихсэн дээр би битсэн юм бодсон чи аягүй зөвл юм битсэн байсан билээ. Очоос хурцаад ирийг аягүй ойлгож байгаа байхгүй юу. Монголч нөгөө тархаа бутархаа зарим газар тоггүй усгүй. Тэгээ ийм газар бид нэр төвлөрсөн боловсролын системийг юу шахдаг. Тэгээ ингээ яг нэг хөтөлбөрөөр бүгдээрээ ижилхэн тэгээд яг энэ байдлаар би нөгөө кодинг зааж ирсэн юм чи тэр чинь кодинг чи бүр яг тогноос хамааралтай хичээл заахаар үгүй тэгээ энэ зарим тогтын төвчөө тоггүй нь ер нь ингээ шууд орхигдох юм биш тэг компьютертэй нь явна компьютер руу явахгүй байна гэд тэгээд яг тэрний талаар ер нь ингээд монгол шиг нүүдэлчин нэг газараа тогтвор суурьшилтай байх тий соёлтой нь чинь харшилдаг ийм газар төвлөрсөн бас боловсролын системийн ер нь юм системийг бүтээмээр байна гэсэн нэг тийм бичээ явуулж ирсэн. Тэгээд харин авцсан байлээ. Тэгээд бас яг миний нөгөө материалыг уншиж ирсэн нөгөө admission committee надад хэлжсэн баггүй надтай. Би ингээд Монгол гэдэг орныг төсөөлөөгүй байсан чинь айгу хүнд асуудлаар нь чи Монголыг танилцуулсан. Тэгээд би дараа ингээд Монголыг гуглдсан гэж байгаа байхгүй. Тэгээд тэгэхээр нөгөө Монгол 3 сая хүнтэй Азийн цээжинд гэхээсээ илүүтэйгээр ингээд Монголын маш өвөрмөц нэг талыг харуулсан чинь нэг юм сэтгэл үлдээсэн биш магадгүй. Тэгээд хоёр дахь оюутан нь би олж ороод надад би энкиг тань гэсэн. Ер нь тийм болж байсан. Тэгэхээр бас нөгөө тухайн хүнд нэг тийм айгу өвөрмөц сэтгэл төрүүлэх нь айгу их
нөлөөлт юм байлээ. Би бас аппликейшн дээр нэг юм бичсэн. Таны тухай бидний мэдэх хэрэгтэй өөр асуудал байна уу гэхэд нь би манай ээж ингээ хөгжлийн бишэлтэй. Тэгээ би бага насны хүүхэдтэй учраас одоо юу гэх зарим зүйл дээр бол би 1 жил чөлөө авцсан ингээд акт ажил хийж чадаагүй гэдэг энэ яг нөхцөл байдлаа бичсэн. Яагаад тэр нөө 1 жил gap байсан. Тэгэхээр тэр зүйлийг бид нар нийгмийн одоо асуудлуудаа нээлттэй бичих хэрэгтэй. Тэр хүмүүс чинь тэгш боломжийг олохын төлөө энэ жоохон энэ дээр дутуу юм шиг хэрнээ энэ чинь харин ч илүү их амьдрал үтцэн байна гэж хардаг тал бас байгаа. Тийм байна. За тэгээд одоо сүүлийнх нь асуулт яг чамаас л асуумаар байсан байна. Танаас л асуумаар байсан юм байна. MIT Stanford хоёрын ялгаа зүгээр ингээд хойлоноос сурцсан хүн аягүй цөөхөн бохгүй юу. Тэгэхээр би бол чинь Stanford-ийг л ярьж мэдчихээн л та. Тэгэхээр энэ хоёрын ялгаа танд юу санагдсан бэ? Хамгийн түрүүлж бол нөгөө цаг уурын ялгаа харагд. Бостон буюу одоо Бостоны хойно үүдээ Кембрижийн хотод байдаг шүү дээ MIT болохоор. Тэгэхээр MIT яг Монгол шиг ер нь дөрвөн үлрэлтэй. Stanford болохоор зэрэг баруун эрэг. Тэгээ Сан Францискотой ойрхон. Тэгээд ерөнхийдөө нэг л төрлийн уур амьсгалтай. Жилчингээ. Ер нь бол цаг уурын хувьд бол мэдээ Stanford нь хамаагүй илүү. За яг хөө ер нь бол аль аль нь ерөнхийдөө ер нь гэхдээ яг нэг юм нь бол Stanford ч бол нөгөө цахиурын үндэд байдаг болохоор хүмүүс нь болохоор нэг тийм стартап байгуулах, тийм соёл нь арай жоох илүү. MIT-г бодвол тэгэл юмд бол нэг стартап хийчихье гэл тээ. Тэгэл ангийн оюутнууд ч нэг ангийн нэг грийн даалгаврын нэг прожектыг хүртэл надад нэг одоо би яг нэг ангийнхаа нэг 2 3 оюуттай нийлээд юу хийсэн юм бол нөгөө багш нарын хооронд нь холбож өгч би энэтэй туршлага солилцдог, танилцуулдаг тийм сайтаач бараг бүрэн хийгээг байсан. Тэгээд санаа гаргаад тэр ерөнхий гол дизайн энэ гаргаад хийгэнгүүт надад нэг тийм хөрөнгө оруулагч байгаа. Энийг ингээд чи төгсөө тайчих чинь тий. Өргөжлүүлээд нэг стартап хийчихвэл яадаг юм аа тий ингээд. Teacher match гэх нэртэй нэг тийм сайт хийсэн байхгүй. Тэгээд тэнгүүд яг тэр тиймэрхүү нөгөө юу их сайтай. Соёл их сайтай. Хөрөнгө оруулагч нь тэнд байгаа. Экосистем нэлээ яг тэр хаваар нэлээ сайн бүр. За MIT-г бас ялгаагүй л дээ. MIT-гийн яг тэр хаваар технологи суурьтай тэр компаниуд нь бас ороод ирсэн. Google энэ төр өөрхөн юу байгуулсан. Нэг юм нь болохоор Boston-ы тэр MIT-гийн иргэд тойронд юу их байдгүй гэхээр энэ нөгөө эмийн компаниуд их байдаг. Pharmaceuticals тийм. Төвд байдаг. Тэгэхээр зэрэг тэр чиглэлээр явж байгаа bio чиглэлэр ч юм уу те chemistry чиглэлээр явж байгаа бол бас тэр айданд сурах нь бас илүү одоо тэ судалгаа энэ төр хийсэн хамтлан судалгаа энэ төр гэдэг төгөөд байдаг байхгүй. За. Нэг тиймэрхүү ялгаад одоо байдаг. Арайг цагуураас өөр хариулдаг шүү. За би гоё сонирхолтой төгөө болцчихоо. За нөгөө би Harvard Stanford тэнцсэн байсан санаж байна. Тэгээд их их баяр хүргэх юм би. За би одоо яг хаашаа нь явах уу? Яг одоо ч чи л мэдэн те MIT Harvard хоёр ч амар ойрхон ч ер нь бол чи Harvard байгааг мэдж байгаа шүү дээ. Тэр би ингээл Stanford Harvard хаашаа явах гэж. Stanford явахгүй гай цаг уурдаг. Тэгэхээр би хүний шалгуур надад цаг уур юм байна. Арайчтай хүн амьдралаа шийдгээд татчих ингээд. Тэгээд яг бас би санал нийлж байна нөгөө Stanford-ийн нэг айгуу том онцлог бүр ингээд юу юм бүр ингээд баг болио гэтэл нэг стартап байгуулчаач гэх тээ мөнгөгийн бүр ингээд баг дарамтлаад байгаа юм чинь. Тэгэхээр яг хаа тим үнэхээр чин сонирхолтой те бас нөгөө талаараа яг тэр мужийн санхүүгийн их усур гэх юм уу? Одоо юу гэх нөгөө ажилт дүр нь юу байна уу гэдэг тэр нь амар сайн байхаар тэр чиглэлийн хөтөлбөрүүд амар сайн хөгжсөн гэдэг юм л шүү дээ. Тэгээ яг нөгөө Бостон хавчин болохоор эмийн үйлдвэр ихтэй байхаараа тэр эмийн компаниуд нь мөнгө гаргаад судалгаагаа амар сайн хөрөнгө оруулцдаг. За тэгээ батлан хамгаалах, MIT чинь батлан хамгаалах, Америкийн батлан хамгаалахаас маш их мөнгө өгөөд технологи аягүй сайн хөгжүүлдэг. Stanford-ыг харангуут болохоор яг нөгөө дандаа ийм хөрөнгө оруулагч нар амар их байдаг учраас шин санааг бүрэн байнгын хайж яадаг. Тиймэрхүү хандлагууд айгүй хөхтэй. Тэгээ бас сэтгэл судлал нийгмийн ухаан тал дээр Stanford-с бүр ингээд бүр дээр үеэсээ эхлээд бүр маш мундаг сэтгэл зүйч нар гараад ирсэн билээ л те. Тэгэнгүүт тэр чиглэлийн одоо бааз гэх юм уу? Оюуны бааз амар сайтай. Амар гой санагдсан надад тийм ялгаанууд. Нэг ялгаа бас нэр санаад байна. Баруун эргийн сургуулиудын нэг ялгаа нь Stanford одоо жишээ нь бол quarter system те, үйлдвэрлэлийн систем те. Тэгэхээр зэрэг маш олон хичээлийг богино хэмжээд үздэг. За 100 хичээл авахгүй гэх юм бол 3 улиралтай тий нөгөө баруун зөв эргийн сургуулиуд ч болохоор юутай семестр бейс буюу 2 юутай тий тэгэхээр зэрэг бас олон төрлийн хичээл аваад сурчих боломжтой байдаг. Тэгтээ бас их хэцүү юм байлээ. Тэр квартер систем чинь одоо 9 сард эхлээд 12 сард дуусаад 1 сард эхлээд 4 сард дуусаад
3 сар тусаад 4 сард эхэлж 7 сар тусчихгүй бүр ингээ яг нүдүүлт юм билээ ш. Тэгээд хамгийн хэцүү юм нь юу юм бэлээ? 10 17 хоногор явангууд нэг 4 5 хичээлийн учрыг нь олвол аюу гой болчихгоо дуусчихна. Тэгээд дараагийн 4 5 хичээл ороод тэгэл учрыг нь олонгод дуусчих. Тэгэнгүүт яг семестрээр явж байгаа. За бараг баруун эргэл ганцаархнаа тийм болох. Бараг Америкийн бусад хэсэг бол тэр чигтээ семестрээр явж байгаа. Тэгээ энэний нэг давуу тал нэг хичээлийн 16 7 хоног үзнэ. Болоороо нэг амралттай. Нөгөө өвөл 11 сард нэг амарчин, хавар нэг амарчин. Тэгэхээр нэг жоохон амьсгаа авдаг. Quarter system буюу энэ 3 удирдлагатай систем бол бас магистрт явхад бас нэлийн ачаалал. Ихтэй тэгтэй. Тийм бэлээ. Тийм тэр бас нэг жоохон бодолцож үзэхээр л асуудал. Би тэгээд төгсөхдөө за би дахиж эзээч квартер системээр ч сурахгүй. Хаарууд дээр ээж өгдөг тийм. Тийм ер нь семестр лүгээ би явлаа гэх. Би нэг юм одоо нөгөө сүний сонирхол байна. Би бол яг нэг юм бүр ингээд ухаад гүн ороод тэрэндээ ингээд бүр тий дурдлаад нэлийн удаан зурлах дуртай бол нэг юм ерөөхдөө ойлголт аваад дараагийн юм руугаа ороод холбох дуртай хүмүүст бол квартер яг болчихж байгаа. Гэх тийм ялгаанууд байсан. За тэгээд өнөөдрийн 20 асуулт маань бараг 100 асуулт болчих шиг боллоо. Ургаж гараад бас дээр нь нөгөө яг каунселор хүмүүс байна. Дээр нь бас яг Америкийн боловсролын системд нь ороод сурцсан хүмүүсийн хувьд нөгөө жоохон эцэг эхчүүдийн түгээмэл асуултуудад хариуллаа. Тэгээ хамт ирж асуултанд хариулсан их мөхтөө маш их баярлалаа. За боловсролын тухай буу хаалын цонхтой цагийн 20 асуулт бол харьцангуй өөр формат байсныг та бүхэн анзаарсан бах. Илүү чөлөөтэй, зугаатай, бас хүүхдүүдэд илүү үзэх байх гэсэн найдлагаар бид нар энэхүү дугаарыг бэлтгэлээ. Тэгээ энэхүү дугаар маань боловсролыг дэмжих лайв стрим цэгмэстүүдээс та бүхэндээ хүрлээ. За их мөхтөө баярлалаа. За их баярлалаа. За баярлалаа баяртай.